Зовн өгүүлгийн мастер, орчуулагч Хэрэмлийн Лувсан цэрэв. Усны эргүүлэг буюу борцооны явдал туужийн нэгдүгээр хэсэг. Үүсгэл бүлэг. 1944 он миний санаанд хүн шинжээ. Сүүлийн хичээл дуусаж завсарлагааныхан дуугарав. Хичээл тарамагц гадуур байрны хүүхдүүд гэр рүүгээ явцгаана. Бафар байрныхан ялгарч үлдээд хичээл хийдэг намхан цагаан байшингийн ойролцоох их хэлсэн дээр цуглан тоглоцгаана. Барилт нь, хөөцөлт нь цүнхтэй номоороо BBC-г цохиж өмнө хашгиралдана. Хичээл тарсны дараах энэ шууганд би эхлээд их дурлаж хинээс ч дутуугүй ноцолдож өмөлдөг байснаа хожимны агаад шиг нэг л залхуутай санагдаж зүгээр халуун нэлсэн дээр суух дуртай болов. Хичээл хийдэг байшингаас гарч ирээд гутлаа тайлан хөл дээрээ халуун ил завуулж наранд суух тун сайхан. Энэ өдөр ялгүй салхитааж тэнгэр цэлмэг нарны аялж хурц хിവэрээ магнай халаан түнсгөр байлаа. Урд шин манай гэрийн хошлон хутгаар тас автчихсан байна лээ гэж миний хажууд суусан нэмдүү гэдэг эмэгтэй хүүхэд ярив. Гэрийн хошлон авталж яана гинэ гэж би лавлан асуугаад нэмжвийн царайвад харахад тэр их л уйдсын үнстэй хажуугаараа хоёр гардаж ис хатгаад бүлрүүгээ ус шиг урсгаж суув. Нэмжв шиг ийм жаахан хүүхэд ийм лут уйдгартай царай гаргаж суухыг ерөөсөө үзсэнгүй тул их шохорхож чи их айгаа юу гэж би асуув. Айгүй яах вэ? Юунаас найх юм бэ? Шүн гэрээс гартал хотоо барьчихсан хүн зогсож байв. Чи их зориггүй юм. Би бол тэр муу борзооны чинь дор нь нам зохино гэж хэлв. Яагаад ийм хүлсний би одоо мэддэггүй. Намайг бүр баг байхад манай нутагт борзоон гэж нэг хүн байсан. Түүний нэр гинт санаанд ороод би ингэж хэлчихв. Нямжуу миний үгийг сонсоод гайхсан болохгүй над руу харж борзоон гэж юу гэдэг юм бэ гэж асуув. Чи борзооныг үзээгүй юу? Яагаад хүл нүцгэн явдаг нэг хүн өснийх урагчсан бас хөлийг хон уулан төстэй. Урхиндаа өстэй юм болохоор ямар ч хурдан морил хөөхөд гүйцэгдэхгүй. Чи юу гэж сана? Манай сургуулийн хашаа шиг ийм шургаахан хашаантын хүрчин авирлага өсрээд давдаг хүн байхгүй юу? Борзооныг чи гэрийн хошлоо огтдаг гэж санаж байна. Тийм ш. Зүгээр л шүтээрээ л тасааччихдаг юм. Ган шүттэй гэж амтын ярьдаг юм. Ямар амар юм бэ? Айх юм байхгүй. Хурдан л болохоос ш өөр айх юм байхгүй. Зэр зэсийг хэрэглэхгүй, хэрэглэхийг шимтгэхгүй. Тийм болохоор чи шүн гарч яваад дайралдуулж чулуугаар л зочих хэрэгтэй. Ойлж үхийдээ чи. Өөдөөс бариад авбал яах юм бэ? Шхстай амар юм байна. Өнөө шин би лав тэр борзооныг чинь зүудлэн яах бүр айчлаа. Нэмжвтэй миний ингэж дэмий ярьж байгаа маань хоолны дунд уурахыг хүлээж цаг нөхцөөж суугаа хэрэг. Би огт худлаа яриагаар нэмжвийг сонирхуулж чадсандаа бахархад улам цаашлуулсан. Энэ аймгийн төвийн борзоо яах вэ? Харин дүүн манаа сумд байдаг юм. Ахчин болчихсон юм. Нямжийн утас сонирхож байгаа гэдэг учиргүй. Эмэгтэй хүүхэд ийм гин. Намааг бүр үнэн яриад байна гэж санаж байгаа болтой. Махчин гэж юу юм бэ? Үний мах гэдэг хүн. Би нэг удаа барааг нь харсан. Манай нутагт хөшиг гэж уул байдаг юм. Тэр уулын өвд их хүн нутаглуулдаг. Тэнд л хүний хүүр ирээд явж үйт юм гэлээ. Саарл дийлдэ явж байхаар нь би махчин байна гэж таниад аавараа буудуулчихсан. Тэгсэн чинь яасан сана. Бууны сүм биендээ хүргэлгүй өөдөөс нь шүүрч аваад буцаагаад биднэрөө шидэж сүйдлэх шахсан. Буудаж болохгүй мэй гэж мэдчихээд аав бит хоёр мориороо хөөсөн чинь том жалга гоонд дээгүүр шууд хараагаад цогтаасан. Гүйцэгдэхийн аргагүй билээ. Заримдаа утасны модны хэртэй газар нисээд дууж байгааг харагдсан шүү. Таахан дажцгээ далавчтай амьдгүй да. гэж би санаж явсан. Энэ мөн хачин юм да. Одоо тэр амьд яв болов?
бурхан амьд байхыг бодоход дүүн амьд л ойлгүй. Манай сумаас яваад өгсөн л дөө. Надад хүрээ маралд явна гэж нэг дуулсан. Одоо танаас өмнө л яваа байх гэж амтын ярьдаг юм. Чи гэрүүгөө захиа бичиж саарл хуцтай махчин манай сумаар явж байна уу гэж суралдаарай. Одоо яг танаас өмнө л явах учиртай. Бид хоёрыг ингэж ярилцаж дуусаагүй байтал хоолны дунд дуугарав. Хоолны дунд дуугараагүй бол би хөдөө байхдаа хөгшдөө сонссон өчтөчнөө юм ярих байв. Ер нь яриад байвал надад сонссон юм их бий. Зарим нь аймаар, зарим нь авт хүн юм шигэргүй өчтөчнөө юм бий. Жишээ нь би галзуучны тухай зөндөө ярьж чадах байв. Намайг баг байхад манай нутагт галзууч нь илүү байсан юм. Хаврын сард хаанаас чамаагүй галзууч нь бүүж ирээд хүн мал юу дайралцсантайгаа ноцлогдно. Тэр байтугай нэг шөнө манай гэрт орж ирэх шахсан. Тэр шөнө аав гэртээ байгаагүй бол манад чана орж ирээд биднийг хааш гаргахыг батлах байсандаг. Харин аав гэртээ байсан ачаар бидэнд тийм болоогүй. Хаяас хөвдөж ханы ширэн дагуур чаны хоошоор орж ирээд сингээд л шинжлэхээр нь аав сүх байж очиад хамрын баг хартгаа болтолж очихсан. Чаны хар хамрыг модоор цагсан ч үхдэг гэж хөдөөний ярьдаг худлаа. Хамраа хартгаа болтол цохиулчихсан тэр галзуу чанга бүхэн байтгаа уурн хурч манай гэрийн баруун урд хатвчны туургийг салбарт л урд хаягдлаа явчихсан. Одоо манай гэрийн эсгийг галзуур байхдаа яа гэж аавыг ярихаар эсгийг галзуурдаг юм байхдаа гэж би их гайхаж байсан чинь нээр нь л манай гэрийн эсгийг галзуурсан да. Чухам яаж галзуурч байсныг мартчихад эсгийг галзуурхаараа бөөнөрөө тасарч огт салхигүй байхад ч гэсэн атралдан өнгөрч би биетэйгээ ноцолдоод ноололдоод гэдэг юм билээ. Хичнээн ярил ямжиг өмшгөл байсан. Бас бүхэл хүрэн гэдэг нэг сайн ярийн тухай би зөндөө юм мэднэ. Захиур буугаар бодоход арсын сун дадахгүй байсан гэж айгүй хүмүүс ярьдаг. Ямар ч бяртан эрдэнэ дийлдэггүй байсан мөртлөө нэг хөгшин чавганц тэр сайхан ирээд гэрийн багнаар цохиод унагчихсан. Тэгээд баримтлагдсан гэж бүр худлаа хэлмээргүй ус ярьж байхыг би сонссон. Мөн намайг баг байхад далангийн нуруунд нэг жаахан эрэгтэй хүүхэд зэрлэг шигээд чон унчихсан явна гэдэг барай гарваа. Тэр хүүхдэд унуулсан чан ямар айлын хоныг ямар хүн хариулж явааг тун андахгүй мэдээд биендээ зэвсэггүй хүн юм уу жаахан хүүхдийн хариулж яваа хоноос тарганы шилж бариад эзнийг харсаар байг тайван гिचэн хүүхдтэйгээ хувааж идчихэд уйландаа гардаг юм гин. Чамд яаж тийм ухаан байхгүй? Тэр жаахан хүүхд танаа газарчлаад явдаг юм шиг байна. Гисэргээд илтгийг ярилцсан. Иймэрхүү юм түгээд ярил би нямжигт олон сайн юм ярих байв. Нямжигт ярих яах вэ? Сургууль дээр гарч байгаа хулгай зэлхийн үлдэв явдлаас болж надад иймэрхүү хачин юм тун их бодогддог боллоо. Бусад сумын хүүхдүүдийг бодвол манай сумын хүүхдүүд сургуультай нэлээд хожимдож ирсэн билээ. Бидний гэхэд за та нар сая ирж байгаас идэж уух юм аа сайн хямутаарай. Хулгайд эсвэлэн шүү гэж надад нэг танихгүй хүүхэд хэлж байсан юм. Түүнийг сонсоод очиж эдийн хулгайлна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Ёстой шившиг байгаа да гэж бодож байлаа. Харин сургуулийн байранд ороод бүтэн 2 цаг болоогүй байхад миний богцон дотор байсан уутай эзгийг алга болчихсон байв. Итгэл намд самбуу. Хулгайчид түнтийтлэн өөрчлөлчихснээс өөрөө түнтийтлэн өөрчлөлчихье. Гэт дээлээ шууд ааруул эзгийг зүссэн бислэг хатаасан урмыг ар үүрэн гэртээ дүүрэн чихэж байгаад яа туш ташаага тулсан пэшиг антан бос ирсэнд бид их зугаа болгон нээлтлээ. Биднийг ингэж нээлдэж шуугж байхад мегмар дуугүй суугаад байв. Мегмар нэг л юм бодож байгааг олсонгүй. Гэтэл мегмарын юу бодож байсныг дороо мэдгэлээ. Тэр өдөржин бокстой юм сахиж суув. Гэхдээ зүгээр суусангүй боксныхаа үдээсийг тайлж амын задаалаад гартаараа тавьжээ. Тэгэд нүднийхээ булангаар бид нэр үе сэжигтэй хэлансав. Хаяа амандаа наалдсан ааруулын үрцгийг арчина. Санаалдан миний ажигласнаар тэр лав бүтэн 3 цаг хөдөлгөөнгүй
чимээг сув. Юм идэхдээ хоёр уруулаа нээхгүй өмөр идэх тул юм зажилж байгаа чимээнд дуулдахгүй. Хаяа завчин шилдэг бололтой богцтой юмаа дэрлэж гэрийн үн тоолох янзтай жаал хэтснэ. Үндийн сууж нэг санаа алдаад дахин аман чимээгийг хөдөлж эхэлнэ. Гэтэл Сэмбэн нөхөд минь бид хамаг юмаа идэхийн нэдэд худалдаад өнөөдөр дуусгачихъя гэдэг санал гаргалаа. Бидний юм худалдаж авах хүн олдох болов гэж би асуусан юм байна. Зөндөө олдноо. Би гараад олоод ирье. Сэмбэн гэрээс гараад ир удсангүй 10-аад хүүхэд дагуулсаар орж ирлээ. Ир дөрөв худалдааг үлгээ боллоо. Сэмбэнгийн залтайг би энэ үед л ухаарлаа. Юмаа худалдъя гэж санал гаргаж зөндөө хүүхэд дагуулж ичгээд өөрөө юмаа худалдахгүй үлддэг байх шүү. Ингэж бид хамаг юмаа худалдаж гүйцээд үлдээсэн юмаа дэрлэн хонтов. Би ч гэсэн тосоо гэрнийхээ хажууд тайд унтлаа. Энэ шөнө миний нойр удтал хүрсэнгүй. Чимээ чарнаж шөн дунд хүртэл хөвтөв. Өнөөх хулгайч нь ороод ирвгээд сарны гэрэлд ажигласан чинь мань мэгмар гарч байгаа харагдав. Мэгмар тун олон дахин гарчгүй лээ. Би сүлдээ мэгмарыг хурвдлоо. Орондоо ороод тэр уйлж байгаа дуулдав. Би сэтгэлэн зовх болов гэж удаад юм асууж чадсангүй. Нэг л мэдхэд би нам унтаад өчилбөр барьсан шалган хүнд хөөгдөж явна гэж зүудэж байв. Мэгмар л миний зүудэнд ороо болтой. Зүуднээсээ хайр сэрчгээд галзуу чан говийн махчин хүн зэрэг илхэн аймаар юм бодлоо. Ийм юм бодохгүй гэж бодсон хэрнээ нүдэнд харагдаж унтахаар хар дараад тун болсон юм. Айсандаа хамаг биений минь хөлс гарчихсан шиг санагдав. Нүрээ илээд үтсэн чинь шал найтан. Нүур байтугай хүзүү цээж хүртэл шал найтан болсон байв. Яагаад ингэж их нордог вүлээ гэж гайхаад орноосоо өнгөж гараараа хамаг юмаа тэмтэрч үзлээ. Гэтэл би өнөөх олгойтой шар тасаа оноод дэрлж гисэн юм санаж. Өглөө миний тос болсон үс толгойг манай байрныхаас сонирхон ар өрөөс минь тойрон харж бахаа хантал нээлтцгээе. Толгойч яхав. Бүс малгай хоёртоо л би их харамсаж байлаа. Аавын өгсөн цоохор даавуу малгай сургууль дотор ижилхэн сонин малгай байсан юмсан. Тоосны гүзээ шиг борын болоод толгой дээр тавих байтугай харахаас инээд хүрмээр юм болж хүүхдүүд биеүгээ дамжуулан шидэж байлаа. Монголын уран зохиолын дээжээс 53 дугаар баттын 240-оос 245 дугаар талаас өмнө хэрхэн бичвэ. Гэрнэлэн Лувсан цэрэн гэдэг зохиолч маань Баян Хонгор аймгийн Баян Булаг сумд төржээ. 1962 оноос хойш 10 жилийн дотор уран бүтээлээ төрүүлсэн боловч түүний богино өгүүлэг туужууд олонний сэтгэлд маш их хүрсэн. Түүнийг одоо болтол амьд байгаа мэт дурсахад хүрсэн ийм зохиолууд болон үргэжээ. За баярлалаа.